Гүн далай гэдэг мэдрэл муутай писта намайг баахан доромжсон нэг балаа юм ярьсныг би сая үзлээ л дээ. Би одоо гүн далайг бол мэднэ. Энэ хүний бүх байрны гаргаж яасан. Энэ бол одоо маш их өндөр хувь заяатай, маш их өргөн өрөөнд хулгай шаадаг бүр одоо байж болох Монголын одоо хулгайчдын хамгийн оройдон байж байгаа юм нийгмийн шаар шахруу байхгүй юу? Тэгээд энэ бүр анхны хулгайгаас нахуулаад ярихад би амьдралыг хүүрнэ өгүүлнэ. Дандаа хулгайн замналтай. Тэгээ хулгайчиг би нэг алиалагчаад энэ нэвтрүүлэг гаргасан. Дараачаа нь эркетер гэдэг энэ нэвтрүүлэг хийсэн. Тэрэн дээр нэг шудлаг байгаагүй шүү дээ. Нэг шудлаа байхгүй. Дандаа баримттай. Тэгээд нийгмийн шаар шахруудынгууд яасан тилтэнд оронгууд яасан бэ гэхээр буудар шиг намайг үтгчлээ мөн Вистакийг би одоо юу цагдаа дүнгэж шаасан үгүйгүй шүү дээ. Чадахгүй байхгүй наа гүлгч. Шүүгч чадахгүй наад чам. Яг үнийн би дандаа үнэн ярьдаг байхгүй юу. Тэгээ шантаажлсан гинэ. Мөлбөн ч очооч юм халтайсан мөн хулгайн замлаар баяцсан хулгайчаас би одоо шантааж яах юм бэ? Гүлгийг ёо бүр гүндлээ балаа минь өөй эргүү минь ээ. Чи шорон дараагүйд баярлал. Чи нэг төрөг гарахгүйгээр чи зайсгал тойрсон дулаан шумо 50% эзэмшээд одоо шүүхтэр чи алдчихгаач наадхагаа. Шүүхтэр алдчих байхгүй юу? Би яагаад байхгүй. Тэгэнгүүт одоо тэлтэнд орсон надруу дайрсан шааж байна. Мэдрэл муутай эзтаа чаа.